Hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотод өнгөө хийж болох зүйлсийг бол онцлоход бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ихний онцлж авсан газар бол Юмбоккун ордон гэж бол ордон байдаг. За энэ ордон нь бол одоо Солонгосын одоо түүхэн кинонд бол ихэвчлэн гардаг. За тэр зургийн алтан дандаа орсон байдаг ер нь бол ордон байгаад байгаа. За тэгэхээр ер нь зурагтаар ер нь бол харж исэн тэр киноныхоо зургийн авалт нь хийгдсэн ордон дээр бол очиж үзэх боломжтой. За тойрог алхахад бол та ямар нэгэн бол үн төлбөр бол төлөхгүй. Угаасаа энэ тойрож алхаж байгаа учраас за хэрвээ та дотшоо орохыг хүсвэл бол мэдээж тикет авах хэрэгтэй. За тэгтээ одоо Солонгосын үндэсний хувьцаа өмсөд очих юм бол төлбөрөө авахгүй бол дотшоо бол нэвтрүүлждэг. За тэр талаас бол энийг бол өнгөө өгдөж болох зүйлс нэг гэж бол онцолж байгаа юм аа. За хоёр дахь зүйл нь болохоор Богчон Хангок тосгон гэдэг сүүлд байдаг тийм тосгон байдаг. За энэ нь бол уламжлалт модон байшингуудтай нэгэн ер нь бол одоо Солонгосын ийм маягийг харуулсан тийм зүрэг бол байдаг. Яг л Солонгосын нөгөө нарийн гудмод энд бол байдаг. За тэгээ мэдээж кино зураг авалтанд бол байнгын орж идэг. Дээрээс нь яг тийм модон байшингууд дотроо одоо болт хүмүүс нь бол амьдарч идэг тийм газар байна. За яг аль жуулчлаар явж хүмүүс бол энд их очиж үздэг. За энд очиж үзнээр одоо бидний үүрт хойжтыг харагдаагүй бодит дээрийг харж үзээг одоо тэр Солонгосын уламжлалт байшингууд нь ямар байсан. Тэгээд энэ дотор хэрхэн амьдардаг байсан гэх зүйлсүүдийг бол харах бол боломжтой байна. За гурав дахь нэг зүйл нь бол хам мөрний эрэг. За хам мөрний эрэг дээр очиж суух бол угаасаа ямар нэгэн мөнгө бол төлөхгүй. За хам мөрн бол өөрөө угаасаа маш алдартай. Бас кинолон дээр л ер нь бол байнгын гаддаг хам мөрнлөөнийг бол хүн үсэрдэг эсвэл нэг алах гэж оролдог ч юм уу. Одоо тухайн хэргийн нотлох баримтыг хам мөрнлөө шийдэж устгадаг те эсвэл мафийн цогцос авчрахаар хам мөрнлөө устгадаг ч юм уу. Кинонд дэр бол байнгын гардаг тийм алдартай мөрөн байгаа. За нар жарах үеэр бол мэдээж үзэсгэлэн те. За тэгээ пикник хийх, алхах, дугуй унах зэрэгээр бол хам мөрнийгээр одоо айлж явж байгаа хүмүүс очиж үзэхэд бол ямар нэгэн үн төлбөр бол мэдээж байхгүй маш үзэсгэлэнтэй байдаг. За ялангуяа орой очих юм бол хотын одоо яг гэрэл хасцсан те балиудын гэрэл хасцсан үеэр очиж ирнэ. Тайлхад бол бас маш гоё харагддаг. За дөрөвдүгээр нь бол миний зүгээс та бүхэнд бол энийг бол заавал очиж үзэх хэрэгтэй гэж санал болгож байгаа зэрэг бол Намсан Тавар буюу Эн Сөүл Тавар гэдэг нэртэй газар байгаа. За дээшээ гарах бол гурван төрлийн арга байгаа. За эхнийх нь бол тааш хөлөөр гарч болно. Хоёр дахь нь автобусын суугаад дээшээ гарч болдог. Гурав дахь нь болохоор цэлхаан кабелээр бол гардаг. За би очихдоо бол өөрөө бол алхаж гарч ирсэн. Тэгээ цэлхаан одоо тийм кабелээр гардаг гэдэг нь мэдээгүй байсан. Намайг алхах үеэр бол хажуугаар бол автобус явсан. Тэгээд автобусараас гарчтай байна гэж тухайн үед бодож ирсэн. За тэгтээ алхаж гарахад бол үнэхээр гоё байсан. За Сөүл хот маань өөрөө маш том хот, маш олон машин тэрэг юм шууган одоо тийм юм сонсдог хот байгаа. Яг ийшээ гарах үеэр бол танд юу сонсохдохгүй яг юм модон дундуур маш гоё залсан заман дээгүүр та дээшээ гарч одоо алхаж гарах учраас нэг ядраад байхгүй. Дээрээс нэг хүний алхдаг хэсгийнхэн заман тийм тиймд мөртлөө нэг тийм зөөлхөн байсан алхаж гарахад тэр талаас юм уу айгүй тийм дээшээ гарч байгаа ууланд гарч байгаа хүмүүст бол зориулж ийсэн байсан. За дээлт нь гараад бол хэрвээ Намсан Тавар руу дээшээ гарах юм бол мэдээж мөнгө төлнө. За тэгтээ тэр Намсан Тавар дотроос манай монголоор бичсэн тийм шилэн дээр бичсэн үг байдаг. За тэрийг бас очиж унсвал нэлээд сонирхолтой. За дээрээс нэг зөвхөн уулан дээр ихэд л маш олон үзэж харах сонирхолтой тийм тодорхой хэмжээний юм цэцэрлэгт хүрээлэн бол байдаг байгаа. За тав дахь газар нь болохоор музей гэлрээ. За тодорхой хэмжээний одоо жишээ нь National Museum of Korea буюу одоо яг үндэснийх нь музей гэж үг. За түүнээс гадна Сөүлийн музей гэдэг бас байдаг. За энэ хоёр музейг үзэхэд бол ер нь бол үнэгүй байдаг. За энэ яг нөгөө яаж нэхэ тухайн улс өөрийгөө сурчлах, тийм музейгээр дамжуул үүсгэх ёс уламжлал улсаа сурчлах гэж байгаа учраас ер нь юм үнэгүй музей гэдэг нь бол улс болгонд бол байдаг. За очиж үзэхэд бол гэмгүй үнэгүй учраас тэгээд энэ одоогийн бичлэг маань дуусч байна. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай лайк болон subscribe дарцгаарай. Bye guys.